Коронавирус халдварын үед гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ? Ахуйн хэрэглээний бэлий өмсөх. Эхлээд савн угаалгын нунтагта уусамлаар цэвэрлэх. Дараа нь халдваргүйжүүлэх уусамлаар арчих. Үүнд 1 литр усанд 25 мл белизна буюу холоор агуулсан бодис хийж бэлтгэх. Халдваргүйжүүлэлтийн уусамлыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх. Халдваргүйжүүлэх бодисыг хольж хэрэглэхгүй байх. Бохирдол багтаа хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх. Холоор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй битүү газар хадгалах. Бэлтгэсэн уусамлаар гэрлийн унтраалга, ор, сандлын түршлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх. Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж, халдвар тарах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай. Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалвч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх. Инхээ мэндэ хоёр байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжихийн тулд хүүхдүүд бид ямар хоол хүнс идэх хэрэгтэй вэ гэдэг талаар инхээ бид хоёр өнөөдөр хамтдаа зөвлөх гэж байна. Анхаарлаа хандуулаарай. Бидний одоо өгөх энэ зөвлөмжийг аав ээж, эмээ өвөө, ах эгч нартай дамжуулаарай. Яагад гэвэл тэд нар бидний иддэг хоол хүнсийг дэлгүүрээс авдаг. Бидэнд хоол хийж өгдөг хүмүүс шүү дээ. Бас тэд маань өөрсдөө ч эдгээр зөвлөмжийг дагах хэрэгтэй. Мэдээж бид мах сүү, цагаан эдээ сайн идэх хэрэгтэй. Та нар ааруул, тараг, арц бясалганд дуртай л үсттэй. Би лав дуртай. Эмээ маань ихэнхдээ амттай шөлтөө хоолнууд хийж байгаа давс тас багтай. Бид хоолоо сайн идэхээс гадна жимс хүнсний ногоо илүү сайн идэх хэрэгтэй. Жимсийг идэхээс өмнө маш сайн угаахаа мартваа. Шингийн юм сайн уух их чухал шүү. Ус, цай, хярам, чацрагны шүүс, бусад жимсний шүүсийг хүйтэн биш, бүлээнээр нь ойрхон угаарай. Манайх гурвалжин будаа, шар будаа, хөц будаа бүхэл бүрийн гурил илүү иддэг болсон. Хүүхдүүдээ та нарт зөвлөх бас нэгэн чухал зүйл бол чихэр, зайрмаг, чипс, чихэр ихтэй газтай ундаа, бялуу, түргэн хоол зэрэг хүнсийг эрүүл биш хүнс гэдэг. Тиймээс ийм хүнсийг битгий идээрэй. Эрүүл биш хүнс идээд байвал дархлаас уларч өвчин тусна. Бас жин нэмж таргална. Ээж аваараа ийм зүйл ахуулж идэхийн оронд тараг, сүү, жимс, самар ахуулж байгаарай. Цай хоолоо идэхээс өмнө гараа сайн савандаж угаахаа мартваа. Ding 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 За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. 25 дугаар суваг телевиз танаа тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зураглаач Боб Юмст хоёр ажиллаж байна. За ирж яваад цаг сайхан байна өө, сайхан байна. Гадаад улаараад өрн цаг ороод удахгүй ингээд хавартайгаа золгонд байдуулээ. За тэгээ сар шинийн баяр болох гэж байна. Бас үзэгчтэй иргэддээ хандаж хэлэхэд энэ жилийн цагаан сарын баярыг нийслэлийн онцгой комисс, улсын онцгой комиссаас хийхийг бас хориглосон шийдвэр гаргасан. Гэхдээ л манайх нэг зам байна шүү дээ. Одоо л дэлгүүр хоршоо зах энтер бол пиг байна. Уг нь болохгүй юм байна. Өнөөдөр эрүүл байх юм бол бид нар өчнөө олон сайхан цагаан сарыг хамтдаа сайхан амарч тэмдэглэн шүү дээ. Тийм болохоор энэ удаас нэг жоохон төвчээд хэдүүлээ бас хөл хорооныхоо дэглэмийг барьчул уг нь зөв юм байгаа гэж уриалмаар байна. За тэгээд өнөөдрийн хонох айл маань бол их сонирхолтой айл байгаа. Багаараа бид нар нэлээх ярилцж байгаад сонгосон. Бид нар ойрд ер нь
юм цэрэг цагдаагийн бас юм хүчний байгууллагын төлөөлөл болсон тийм үлгэр жишээ албан хаагчдын хоноогүй юм байлаа. Тэгэж ярилцж байгаад өнөөдрийнхөө хонох айлыг бид нэр сонгосон. Энэ хүн бол бас Монголын хүндэт харуулын түүхэнд домог болсон. Ийм маш гоё хийсэн бүтээсэн зүйлтэй үлгэр жишээ юм сайхан ахаага хаширдна гэдэг. Одоо яг бид нар энэ байрныхан дараа ирсэн байна. Ирээд үүдний кодон дээр хаалганы номер хийгээд залгаад ороод ирээрэй гэснийхэн дагуу одоо хэдүүлээ. Оръё. Мэдээж маань нэвтрүүлэгтэй хамт Монголын үндэсний үйлдвэрлэгч брэнд Golden Gobi хамт ажиллаж байгаа. За ингээ бүгд хамт орцгоо. Эй, за анхаарч. Ороод мэдээж таны нэвтрүүлэг хөл хорионы онцгой байдалтай холбогдуулаад цагаан сарыг өнгөртөл бид нар айлдаа хонохгүй зөвхөн зочлоод гарч байгаа гэдгийг манай байнгын үзэгчд бол сайн мэдж байгаа. За тэгээд л одоо айл руугаа орно. Сонноос нэрээ өнөөдөр Сүхбаатар жанжны төрсөн өдрөөр бид нар ийм одоо гоё цэргийн одоо айлд ярьж хонж байгаа шүү дээ. Айгуу гоё тохиол байгаа зү. Тэ заахлах шийдэл. За сайн байна уу? За сайхан үлчин одоо. За ингээ мэдлж байлаа. За одоо үлэн. За энэ хүн шүү дээ. Одоо нэг гэрийн эзэг. За орч гараа хариуцах гэдэг тий. За тэгэхээр орж байгаа сайхан. Гараа хариуцгаад. Оо сайн байна уу? За. Бүгд л бас байна шүү. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид нар хурандаа хаширднахаа гэрт ороод ирээ суудсан байна. Одоо үзэгчтэй хаширднахаа ушаа сайхан дэлгэрэнгүй танилцуулъя. Таас манай үзэгчд өөрийгөө сайхан танилцуулаач. Намайг хаширдна гэдэг ам бол 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг хүү охинтой. Манай эхнэрийг инхт сулгдаг Галийн улсын баяцаагч. Манай хүү оюутан англи сурдаг. Одоо коронавигийн удаас ирсэн байгаа. Охин 8 дугаар анги сурдаг 10 жилийн. За тэгээд ам бол 4-лээ сайхан амьдарч байна. Нутаг хааны байх шалтгаан. Би дархан төрсөн. Би дархныхын. Зүгээр аав бол ховдын Эрдэнэ бүрнийх ээж өөрөнгө гам богдыг. Өөрөө бол дархан төрсөн, дархных. Тэгээд 10 жилээ зургуул оюутан бүх юмнуудаа тэгэл дарханд яваад тэгээд хотод ирэл. Хотод ирэл. Амьдарч байна. Удахгүй одоо ингээ цагаан сарын дараа юугүй цэргийн баяр болно. Тэ? Зөвхөн 100 жилийн. 100 жилийн дохион бас том ай шүү дээ. Тэглэг байх. Тэглэг байх тий. Тэгээ бид нар ер нь энэний бараг түүч явах та. Танаар хэлж явах шиг байна. Тэгээ онцлоо таны зориод ирлээ. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Бас цаг хэдийгээр жоохон ковидтай, коронавитай нэг хэцүү байгаа ч гэсэн татгалзахгүй сайхан гэртээ өрсөн явдал бол баярлалаа. За одоо та алба хаанаас чинь? Би одоо дистрибьюторчны 345 дугаар нэгтгэлийн цаг шийдэг. 27-8 жил дистрибьюторчнд тасралтгүй ажиллаж байна. За тэгээд таны тухай сонссоо. Таны тухай 3 дугаар курсээс хүндэт харуулын одоо шалгуур тэмцээд хүндэт харуулын одоо албанд орсон гэсэн тийм. Тэр тухайгаа ил бас жоох яриа. Оюутан байхад энэ төрийн хүндэт харуулын дарга, хүндэт харуулын салаан дарга хоёрыг сонгож шалгуулж авах тийм тухай тийм л үе таарсан юм шүү. Тэгээд энэ тэр үед чинь Жанжиштайн 1-р ажлаар шагдраг генерал гэж юм байсан шууш генерал. Тэгээд тэр хүн л тийм сонгож шалгуулалт явуулсан тэр хүмүүс сонгож иргээл одоо тэр үед чинь хүндэт харуулын 830 дугаар ангийн зэгч хурандаа дүүрэн жаргалж юм байсан. Тэр дарга нь одоо цэргийн сургуульд ирээд ерөнхий цэргийн факультет ирээд манай одоо Бадамдорж гэж одоо хурандаатай уулзаад одоо танаад ирээд ерөнхий цэргийн мэргэжилтэй одоо командирийн мэргэжилтэй ийм одоо хүндэт харуул тэнцэхээр өндөр тэттэй одоо тийм одоо тэр үчид одоо юу гэдэг нүүр зэрэг өвдөх ш одоо юу гэдэг Монгол төрх зөрхийг одоо юу гэдэг өчнөл юм байдаг гэсэн одоо шалгуурын тийм өндөр төгсөн шүд ам одоо нүүр ам одоо тэг бүхэд одоо хүний гадна талаас нь тийм хөл гарын тэгшхэн үртгээл ярьдаг. Тэгээ өндөр нь одоо тийм метр 80-аас дээш мэш гээд би хичээл орж ирсэн юм. Тэгэхээр
Бодомдорч ундаа 4 жил ундаа 2 орж ирээд. За нэг ийм нэг залуу нэнийг үзээд гэж манай анги дотроос бид нар сууж хахдаг. Тэгээ босоодох гээд. Тэгээ харж байгаа 4 жил унд харж байгаа. За чи маргааш тэр жанжин штав юм. Үүдэн дээр ирсэн байгаарай. Тэгээ очсон яваад гэж байна шүү. Тэгээ тий. Тэгээ очсон чинь 4 жил хундаа байсан. Дээрээс нь бас Зүүн Баянгаас Эрдэнэбаатар гэж ахмад байсан. Одоо Хурандаалтай Орой цамдын командлын хэлцэн зэрэг гэдэг. Би ч юм бол оюутны ширээ салаг байсан юм шиг дээ. Тэгээд орсон чинь давуулаад ороод ирсэн чинь бүр жанжин штаб тэр үе ч одоо юу дэсгэж мэсгэж оюутнууд гэж жанжин штаб ямар орно гэдэг ойлголт байдаг. Өө бүр нэг үүдээр орж ирэхэд тэгээд тааралж байгаа хүмүүсэнд хурандаа генералууд тэгээс үүдээр шүүр ингээ бүр явж чаддгүй явах тааралт бүр хүн таньдгүй тэгэл ерөөсө дарга нар дандаа том дарга нар тэгээд тэр дарга чинь анх одоо тийм том даргын өрөөнд орж байхад тэр хол суудсан генерал айгүй хол тэгэл ороод дита бэлтгээл ёслоод тэгээ орхоос өмнө чи одоо сайхан чөлөөтэй одоо хараа сандарч бид нар ч ямар генерал гэж одоо яг орхон тэгж яаж исэн юм шиг тэгэл юм асуугаал хэлсэн за минийхөө хаана юу идвгэл бид тэрийг асуусан хоёлаа тэгэл юм мэрэл тэгээ хурж ирэл ста нэг ирүү ам бүх юмыг тойруулж хараад хөл гар хараад гэсэн ингээ тойрч хараад тойроод яваад чинь 97 онд юм аа. Тэгээс чинь 20 хэдэн жил юм. Тэгэд байжсэн. Тэгэд ерөөсөө асуугаад чи хаана юу үзсэн аль анги дамжсан гэл нөгөө ахмад асуугаад чи яг юу хийж нэг нэ тэгэл би оюутан ерөнхий зэргийн ядад дүүгөөсөө оюутан юм гэл дурсан барсан эцэг асуугаад тэгэл явсан. Тэгээ байж байгаа л за та хоёр Эрдэнэбаатар чи нэг сайхан өөрийнхөө хоолоор нэг дуу дуулаадах гэдэг. Тэг генералын өрөөнд ороод дуу дуулах гэж яаж мэдээд чинь. Тэгээ Эрдэнэбаатар орондоо дуу дуулсан. Тэр үе чинь нөгөө миний сайхаач мэд цөлөө юм. Би нэг ард нь инээж гэнэ оюут бас залуу шээсэн. Тэгэл инээж гэдэг. Тэгэл дараанаас нь миний хэлж ирэн шүү дээ бас тэгэл. Тэгээ одоо за ширтэ одоо чи дуулаадах нэг сайхан өөрийнхөө өнгөөр сайхан 50 дуулаадах. Тэр үед нэг чулуун хүүган цэмбийн шинэл ногоон цамцтай цэг залууг цэргийн нөхөр байд. Тэрийг дуулаад тавьчихсан. Тэгэл хойлоо ерөөсөө тэр генералын өрөөнд дуулуулна гэж юу бодоочгүй тэгэл. Тэгэл орс тэгэл нөгөө дарга үржээл. За 4 цагаар наад хүмүүсээ маргааш ажилтнаа. Хүнд таруулын дараагаар Эрдэнэбаатарыг хүнд таруулын салон дараагаар хаширдныг маргааш тэгээд ажилтна. Тэгээ яг гарах гэсэн чинь би нэг оюутан юм чинь нэг хичээлээ яах вэ тэгээд даргааг нэг 4 цагаар дундагаас сайн танихгүй шүү дээ. Дараагийн би оюутан шүү дээ нэг 4 цагаар дундаад хэлсэн. Оюутан шатны генерал энэ одоо манай цэргийн сургуулийн оюутан байгаа 3 дугаар хүрсэн гэж. Гэхдээ энэ наатах нэг зохицуултаа гэсэн. Тэгэл гараад явсан. Тэгээд тэр үе чинь хичнээн гэдэг юм байгаагүй гэж байсан. Тэгэл би ажиллаа хийсэн хичээл тэнд явж исэн тэгэл. Шууд ажил руу тандж Ажил руу шууд. Тэгээд хүн таалын сландер харт амлагдаад. Тэгээд шалгаж шүүлэг болохоор зугуулаас дууддаг. Тэгээд дахиж шалгалтаа өгчөө буцаад ажиллаа хийдэг. Тэгээд улсын шалгалтын дээр хүртэл шагнар генерал өөрөө яг улсын шалгалтын комиссар хүртэл ирж исэн. Тэгээд тэр одоо юу гэдэг. Замны хөө ажлын яаж ин хүнд таруулт хэрвээ тасч гэнэ үү төрийн ёслолын одоо бүх юмыг сурсан биз дээ гэл. Шалгалтын яж байгаа бас нэг өөр юм яриад байгаа юм байна. Тэгээ ажил дээр л яваад шүү дээ. Тэгэл анх төгсөжлээ. Тэгээд төгсөхдөө хүрт ажил дээр очсон төгсөжлээ. Тэгээд нөгөө бусд одоо цэргийн сургууль чинь бас манай цэргийнхэн чинь мундаг шүүд эхлээд яг дэслэгч цол аваад төгсөж байгаа залуучуудыг шууд өдөө оронтог руу эхлээд ажлын амьдралын гарааг өдөө оронтог ерөөс бүгд томлолт аваад байдаг. Мэргэжлээсээ шалтгаална, орон нутгаас шалтгаална. Тэгэл бүгдээр хойлогд байсан. Тэгээ би болохоор одоо тийм хойролт байхгүй. Шууд хүнд таруул да. Тэгэл 7 жил хүнд таруул. Хүнд таруулын дараа хүртэл 7 оноос хойш. Тий 2004 хүртэл хүнд таруулын дараа хүртэл. Хүндэт таруулт ер нь нийт ер нь хичнээн тооны хүмүүс одоо байт юм бэ? Хүн хүч нь яг зүгээр төрийн ёслолын дээд хэмжээний төрийн ёслол гэж. Бүтэн 3 салаа гараж гисэн. Тэгээ цаана нөөцтэй. Тэгээд хүн бол асуудалгүй. Хүний доод хэмжээ нөгөө төрийн ёслолын зааварда заагаад өгсөн мэт. Төрийн дээд хэмжээний ёслыг тэдэн хүнтэйгээр төрийн ёслолын хэмжээг тэдэн хүнтэйгээр цэргийн ёслолын хүндэтгэл ажиллагаа тэдэн хүнтэйгээр гээд заагаад өгсөн. Дөрөнд нь байдаг учраас яг тэрүүгээр ажигсаад явж байна. Одоо ерөнхийлөгчдөр ихэд
одоо 3 салаад дүүрэн одоо бүтэн жигсэн гэдэг. Гадаад улсын элчин сайд ирэхэд 2 салаад таажгсан гэдэг одоо тийм тоо хэмжээгийн заасан байдаг тэр үгээр явж штэ. Би бол одоо ойлгохдоо тэр салаан дарга загварч гэдэг бол урд нь гараад командлаад байдаг штэ. Доо гэж бүгд хөдөлгөөд тэр ажлыг л одоо хийсэн гэж хийдэг байсан гэж ойлгоод байна штэ. Тэр яг сүүлийн нэг 4 жил хийсэн. Яг яасан. Одоо гадаад улсаас Монгол улсад одоо айлчилж байгаа бүхэл төрлийн дээд хэмжээний бүхэл ёслолуудыг хамгийн түрүү хүн таруулын дараагаар эхэлдэг байсан. Эхэлдэг одоо ч гэсэн эхэлж байгаа. Тэгээд яг тухайн хүнд ирж байгаа зочинд маш өндөр хэмжээний тийм сэтгэл төрүүлэх Монгол улсад хөл тавиад хамгийн түрүүнд уулзж байгаа одоо төрийн хүн таруул анхны сэтгэл нь ямар байх вэ? Тэр хэмжээнд л очихын тулд бүгдээр ёслолоос нэг өдөр шөнөгүй бэлдэж байгаа л очдог. Зүрх түвшний нүүр царай яг ямар байх хэвээр яг тэр гаднууд юунаас хараад одоо тэр жавха дуу хоолой тэр мэдчилгээ тэр алхаа гişэ бүгд өөрөөлөхөнд бүгдээр л анхны сэтгэлийг маш их өндөр өгөхөнд маш олон хүмүүс ажилладаг. Хүн таруул гэдэг дээр нэгтэй хоёулаа сайхан ярьж л байгаа юм чи та энд нөөрэ байгаад өдөрдөө бас тэр дунд буслаж явсан юм байна. Би энэ хувцсны тухай асуумаар байхгүй. Одоо энэ яг манай одоо энэ хүн таруулын өмссөн хувцсны загвар дизайн одоо энэ материал энэ төр бол цаанаасаа юм баталсан стандартаар явдаг юм уу? Энийг ер нь яг ямар одоо хүний юм санаа зохион бүтээлээр нь одоо энийг ингэж хийсэн байт юм бэ? Төрийн хүнд таруулын хувцас энэ манайх л одоо янз янзаар л яриад идэв дээрээс одоо ангийн иргэдэд энэ хувцсны чинь түүх одоо энэ хувцсны бүтээл эдгээр чинь маш олон юм агуулсан юм байна л одоо. Чихэн одоо дог байна одоо өдмөрөвч байна. Дээрээс энэ чинь хээ угалз муулсаа бүх юмнууд нь учиртай. Бас орчин цагт одоо яг хөгжиж байгаа зэвсэг төвчөнд бас эртний одоо өв соёлоо бас хадгалж үлдэх хувцс гэдэг чинь шал өөр юм байна. Энэ чинь бас л олон түүхч одоо олон судлаачид, урлаачид бүгд нийлжиж энэ бас тэгж гардаг хувцс. Тэгээ олон загвар дотроос сонгогдож гардаг хувцс. Одоо миний хувьд бол арай өөр хувцс юм шиг. Одоо сүүл хувцс нь одоо уйдуулаад тэр бол сүүлд гарсан хувцс. Бид нар энэ өмнөх хувцас юм байна. Янз бүрийн сэтгэлдлүүд ер нь яваал байдгийг төрийн хувцсан дээр тийм. Хүн болгонд одоо таалагдчихсан шүү дээ. Энэ чинь тэр хувцас одоо та нар жинжин малгайтай байна л гин одоо тэр юутай байна одоо залаатай байна л гин одоо тэр буу сэлэн барьж байгаа тэр чинь бас бүс бүх юм ч очтой хоорондоо холбоотой байж тэгээд эртний сайхан бүх одоо ёс заншил юмнуудаа бүгдийг хадгалж үлдсэн тийм. Тэгээ бас орчин цаг дээр бас бүгдийг одоо тааруулсан тохиолсон ийм л юм. Материал нь нэлээд зузаан байдаг болтой юм шиг байна шүү дээ. Өвөл зуных ч 2 янз. 2 янз тий. Тэр зуных бол одоо тэр наадмын талбай дээр ингээл нэг хөргө наадам эхлэхэд байгаад дуустал ингээл хэдэн цагийн үедээ ингээл солигддог шүү дээ тий. Ингээ тэр бас чанга юм биш шүү. Тэр бороо шороо. Салхи нь бол та. Тэр наадмын тэр 16 тугийн 16 гэдэг юм да бид нэр. Тугийн 16 гэж. 9 цагаан сүлдэнд одоо нэг тугийн 16 4 ээлжээр солихож тааруулдیں۔ Тэр 11-ний өглөө төрийн одоо 9 үл цагаан сүлдийг авч залснаас хойш 12-ны оройд дуустал тэнд тасралтгүйгээр одоо эхний өдрийн наадам дууссаны дараа тэд тэр байж л байх. Шүн хондог яг тэр ээлжээр солигдоод тэгээд хонж 12-ны өглөө авч явдаг. Одоо тэр туг тэмцээ байгаа тохиолдолд бүгд яг тугны 16 бол тэмцээнэ 4 болонд нь зогсоо хэвээрэл яг шүнжэнгөө тэгж ажиллаж хамдаг. Тэгээд тэр чинь бас өөр л дөө янз янз энэ тухайн өдрийн байдлаас шалтгаалж яг тэр хүн таруулын тэр тугийг яг хажууд нь удирж байгаа дарга хүн таруулын дарга нь өөр байж идэг. Тэгээд тэр юу яат юм бэ? Хугацаа нарын тохируулт юм ба. Уг нь одоо нэг 30 минутаар тохироод одоо 30 минутаар хүмүүсээ халцаад байдаг. Бас хэд халдж байгаа үед бас бороо шуур салхи одоо юу болж байгаа үед бас тэнд бас нэг өөрчлөлт болдог. Тодорхой маневр хийдэг байх нь тийм. Бороо хэд одоо шуур барихтай үед хүн таруул нөгөө 4 хүн таруулчин дөрүлээ хувцс нөгөө гадуур цувтаа дараагийн ээлж наргаад нөгөөдгөө татчих тохиол. Тэгэхээр хугацаа нарын үед янз янз болдог. Тэгээд бас нөгөө 9 цагаан сүлдэндээ бас уутын бороо шуурны хамгаалтаа уутын бас углана. Тэгээд тэр чинь бас их хүчтэй байгаа маа тэр. Тийм байна. Их нарийн юм байна тэр чинь бас тий. Хүн гаргадны туг авчир тавьчаал дөрөв талд нь зогсоод байгаа юм шиг боловч тэр чинь бол бас их учир байгаа юм биш. Тийм ээ. Хамгийн удаа ер нь зогсож исэн тохиолдол. Одоо ингээл хүмүүсээс зүгээр ингээл ам дамжаал сонсдог штеп. Хөргийн хүн тарал зогсож байгаа ухаалтах унцчих юм байна.
ингэж гинэгээл одоо тийм юмнууд гараад байдаг ш. Тэр одоо ямар шалтгаанаар тийм болт юм бэ? Хамгийн удаан тэгж ер нь харуулын юм зогсчихсэн тийм тохиолдлууд хэд орчим хугацаар иргэд. Тухайд одоо миний байх үед тэр 7 жилийн хүн тарал байх үед Хятадын Батламалахын сайд Чи Хатян гэж нэг хүн нэг өвд яг нэг сард билүү их өстө тачинжсэн гэж. Тэгээд тэн дээр нэг нэлээдэн цаг зогсон. Нэг 4-5 цаг нөгөө яг ирэх юмнууд нь хойшгчод яг бид нар гараа зогссон. Хойшгчлаа онгоцны гिचлээд тухайд яг ямны гадаа зогсож. Тэгээд яг тэн дээр яг команд өгсөн. Тэгэл зогсчих л юм шүү дээ. Тэгээд тэн дээр чи нэг ихэнх бүрдүүн жих хамар хөлддөй. Ингээд яг ингээд нүдэн дээр ингээд тасгаад одоо юм дуурдаг шүү дээ юу. Тасгаад ингээд юм чихэн дээрт нэг дуурал бүр амарн чөлдөөл манай чи нэлээ бүх тэгэл орж ирэл аваад ёс дууссан. Тэгээ маргааш нь бас гадаад нэг элчинтэй. Тэгээ нөгөө бид нар чи яг одоо нөгөө ёс дуусны дараа дулаан байл орчих. Нөгөө чин чихэн чи уусгүй байцдаа ингээд пимби шарлаад барлаад гэсэн 9 шир урна. Тэгээ нөгөө төрийн ёсны гоо сайхан ч гэж нэг хүн байна. Тэр чи яг бидний нүүр амыг будаж гаргадаг одоо яг засвар хийх шаардлагатай нөгөө будаж гаргадаг. Тэгээ тэн дээр бол одоо хүмүүсийн нөгөө чихмэгч нөгөө ус мус гүйтсэн харалцсан барьцны чинь тэгэл жинхэнэ нөгөөс кремдэл янзлаа цэвэрлэл яарсан цэвэр хардуулах. Тэгээ маргааш нь дахиад тийм нөгөө ус гүйтсэн нэг хальцтай тэрний хальцын зарим нэг нь загднаад хань ажлын уулаа хийцэн. Тэгээ нэг шүүс гараад өдөгчөөс маргааш нь ёстой байгаад байдаг. Тэгэл өстой нэг улаан махан дээр крем төгч чагаад хүртэл гаргаж лээсэн. Тэгээ тухайн бас үе хүн тардан дарга нарын бас мундаг зогссон түүхүүд мундаг зогссон тийм ёслууд бас байдаг. Сонсож байхад бас за минийх бол тиймэрхүү юм байна, тэрнийх бол тийм юм байна гэдэг бас нэг хавцуул хийгээд үе хүн тардан дарга нар ч бас их гоё одоо бид нар ч бас хоорондоо бас нэг ярьдаг юмтай. Би тэрийг авч ийсэн гэл. Бас би тэрийг ухтаж ийсэн гэл одоо юу. Одоо жишээ нь миний хувьд болохоор хэр хүндтэй том зочин үзчихсэн нараа бас тий. Би болохоор одоо бас одоо юу гэдэг кофе анан фангимун хатны хоожинтав гэдэг би тэнд элтгэл арабт өгчсэн. Индонези мегаватт сукорно путри гэдэг мөн одоо тэгээд аскара каю Назарбаев тэрт өгчсэн гэдэг одоо хүн таран дараа чинь би тэрний үед буушдаг өгчсэн. Би Путин одоо манай дараагд нар одоо би Путинд өгчсэн гэдэг одоо ингээд бас л тэр чинь бас нэг хоорондоо хөргө бас ярилцсан шүү дээ. Өө нэрээ захирч юм тайлангаа явуулаа гэсэн шүү. Гэг. Түр амсхи. Golden Gobi. Нүүдэл яодтой гоё. Та гэр бүлдээ хамгийн сайн сонгоорой. Мистер Рико Органик. Хамар битүүрэх үед надад найдвартай тусламж хэрэгтэй болдог. Сифта насаал хамрын цэцлэг нь хамрын битүүрлийг арилгаа зогсохгүй. Дексментенол агуулдагдвал хамрын цэцлийг чийгшүүлж нөхөн төлжүүлдэг. Сифта насаал хамрын цэцлийг чийгшүүлж нөхөн төлжүүлэх нэмэлт үйлдэлтэй цэцлэг. Өрт хожид дуулдаж байгаагүй сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Энэ жижиг хэлдвэр шиг явахгүй. Одоо тэгээ яана. Ер нь ингэж хэлдэг. Амт чанар эндээд Улаанбаатар урал. Хоолой үлдээд дууч гарахгүй бүх зүйл хэцүү байна. Гурвалсан үйлдэлтэй Siptolete Total таны хоолойн өвдөлтийг эмчилнэ. Таны дуу хоолой таныг илэрхийлэх хүч. Дижитал зэлийн үйлчилгээг нүд ирэмхийн зур. Симбл ухаалаг зарцуул.
Урд хожид дуулдаж байгаагүй сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Alpengold шоколад тэнцүүлж байна. Тодоос тод төгс самт хүмүүст зориулсан бидний дуртай шоколад Alpengold та баяр үсэлтэй хормоо мэдрээрэй. Таны ой тогтоолт муудаж амархан мартаад байвал Билобил тэрхний цусан хангамж, бодисын сэлцөг сайжруулж тэрхний эсийг хамгаална. Билобил таны оюун ухааныг тэтгэн. Сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Ганц шаргалтай айлын амар амгалан галгалунд Aqua Villa. Та гэр бүлдээ хамгийн сайныг сонгоорой. Mr. Rico Organic. За ингээ хүнд таарал 7 жил ажиллаад дараа нь хаашаа шилжээ. Тэгээ ер нь хэд ямар одоо англи ихтгэлүүдийг дамжиж яваад яг одоогийн та албан дээр очив тэр замлаа. Тоолцвол. Хүнд таарал 7 жил ажиллаад дараа нь Солонгосын хорийн замын зэргийн Армийн коллеж төвчсэн. 2.6 жил сурчаад. Манайхаар бол дараагийн шигт акт юм л юм. Тэгээд төлөвөө явчаад өмнө говьд байлдааны бэлтгэлийн дарга гэж албан шалрал очлаа. Салаа салбарын загшныг дамжицсан. Дараа нь одоо штаб руу одоо ингэж орж байгаа байдал. Байлдааны бэлтгэлийн дарга гэдэг. Өмнө говийн 167 дугаар гэдэг одоо хурандаа бомцент гэж бас мундаг хүн байлаа. Тэр хүний удирдлаганд орчихсон. Тэгээд тэнд ч бод нэг жил 7 сар байсан. Хэвээ их юм сурсан да. Урд нь яхад нөгөө сургууль явахаас өмнө хүнд таруулч нөгөө тийм төрийн ёслол гэдэг. Одоо манайх жайрын дотор бас цагаан гар юм их баг үзэж байгаа шүү дээ. Нүүр нь харалцгүй, гар нь ингэчгүй, тэр нь тэгчгүй, хувцс нь барьчихгүй гэсэн. Оо янзын л өстой тийм байсан чинь яг өстой тэр өмнө говьд очиж хөрсөн дээрээ босроо. Байлдааны бэлтгэлийн дарга гэдэг юм нэг байлдааны буудлыг ордон байлдааны буудлыг удирдах үзээд. Тэгэл их цаг нуусан, их ч юм сурсан тэр бомзын дундаас гөөм их юм сурсан. Тэгээд олон сайхан дарга нарын үед бас их юм сонсч байсан бас их юм болсон даа. Сайхан шүү дээ. Тий. Манай зэвсэг төвчин чинь боловсрол одоо юу гэдэг хүнээ бэлтгэх асуудал дээр одоо энэ би аль ч салбарыг хэлнэ дээ. Бүх салбараас хамаагүй л үү. Хүнээ бэлтэнэ гэдэг юм их. Дунд нь одоо юу гэдэг Солонгос хэм төгсчөрчөөд одоо өмнө гол ажиллаад элит ажиллах хооронд бас л тэгээд нүүбийн чиглэлээр сургаал, НАТОгийн чиглэлээр курс дамжаанд явуулаад олон улсын хамтарсан сургуулиуд дадлах хүртэл оролцуулаад тэгж бэлтжиж тэгээд дараагийн одоо цэргийн баг руу удирдлагаар нь явуулаад тэгээд дараа нь одоо юу гэдэг дараагийн шатны сурах ёстой гэсэн хүмүүс одоо тэгээд сургууль соёлгээд тэгээд Оросын улбоноос алдарт одоо Брүнзийн нэмж ерөнхий зэргийн активч сураад. За. Тэгээд энд хожил одоо сураад тэгээд ирсэн. Тэгээд жанжин штабд хүний нөөцөлцийн бодлогын ахлах мөрт нөгөө хангалттай дарга гэж албан шалт ирээд. Тэнд нэг жил гараад байсан. Тэгээд дараа нь зэвсэг төвчний тэг 84 гэж одоо хөнгөн юм сайн мэднэ шүхэрц сан. Тийм шүхэрц сан тагнуулын тэрний ангийн зэгчийг
тонцлогонтой гэдэг. Тэгээд саяхан ангийн зэрэгчээр 345 дугаар нэтгэлийн зэрэгчээр сая томчод байж байгаа. За энэ үед зулаа ихч маань хаагур явж байгаа танилцаад сухаад энэ олон шат дамжлагны одоо хаана явбаа. Манай ч тэр нөгөө цэргийн сургуульд юу байсан? Цэргийн сургууль хэлийн цэргийн дэд сургууль чинь манай Батланбаатар сургууль дээр хамт байсан. Нэг дор яг нүүж ирээд яг хамтдаа байсан. Тэгээд би ч одоо 3 дугаар курстаа багц дэшээ. Оюутан багтаа танилцсан. Оюутан багтаа. Манай чинь нэг би ч дараа нь нөгөө ажиллаж исэн ингэж илжсэн. Тэгээд 4 дугаар курстаа бас давхар ажиллаа сурч байгаа. Тэгээ манай чинь нэг яг дөнгөж оюутан бол орцсон тэгэл. Доод курс их. Тий. Тэгэл анх сонсож байхдаа л танилцаад гэдэг юм байсан шүү. Гэр бол. Тэгээд одоо таныг тэгээд ийш тийш ингэ тавлигдаад яваад солонгос яваад төхөр тэгэл одоо хамт явах уу? Эндэл байж байгаа. Явах газар явуулгүй байх тэгэл хамтаа явна шүү дээ зэрэг юм. Нэг лайлаа хандлаас уссан тэгэл өрөвчдөд дагуулаад тэгэл явсаа. Саналсан газар болгонд ер нь явдаг юм л шүү гэр бүлэрээ тий. Тэгээд манай чинь бас тэгээд хэлийн зэргийн дээр зургуулах чи дараа нь бас гайл эднэсийн дээр зургуулах бас төгсөн. Тэгээд гайлаараа явсан. Тэгээ бас гайл чи бас томлоо шүү дээ. Бас томлоо шүү дээ. Сэлэнгөрөөс нэг томлол, урагшааш нэг томлол, баруун дэшинч нэг томлол. Хоёул зөрөө томлог. Ер нь бас зүрх томлогдсон юмнууд нэлээд. Тийм үү. Өмнө говь байж байгаа намайг хүрээд ирэхээр манай чинь сэлэнгөрөө тавьчихсан тэгээд. Тэгэхээр хэцүү. Тэгэл манай хатамаа байж хоёул манай хоёр хүүхдээ ч л жинхэнэ хүн болгож ирсэн. Манай аав бас хатамаа чинь цэргийн хүн хурандаа арднаас ич сэтгэж. Баян зүрх дүүргийн цэргийн хамгийн сүүл баян зүрх дүүргийн цэргийн штаб нар гарч байгаа гэсэн. Манай ээж нэмгэрл гэж. Хойлогоо болтой хүмүүс манай ээж хүүхдийн эмч байсан. Аргын асуудлыг шийдэх боломж байхгүй. Тушаал бол тушаал. Тамилсан газар руу тодорхой хугацаагаар тэгэл явах бол заавал явна. Өглөө гэх юм байхгүй тий. Одоо томилт гэдэг бол одоо л өстой. Одоо энэ зэрэг жоох эрхлээд нөө тий. Эрхлэгч байгаа да. Энд тэгээд хөдөө их эрт явцсан дээр байт юм лээ. Одоо явах газруудаа үзчихэд бас нэг бүх шатны бид нар ч одоо шууд л ийм албан тушаал дээр ирвэ шүү дээ. Тэгэхээр бүх доороос нь бүх шатаар явж суучаас бүх шат дамжих болгондоо өөр албанд өөр аймагт ингэж явахаар маш олон юм үзэж байгаа юм л да. Гэр бүлэрээ ер нь одоо амралтын өдрүүдэд яаж өнгөрөөж байна? Айл гэрүүд чинь бас нэг юм хөөрхөн хобби сонирхол янз бүрийн юмар хичээлдэг барьдаг гэл одоо юмнууд зөндөл гарч штэ одоо айлуудад. Одоо тиймэрхүү сонирхол хобби байна одоо. За хагасан бичсэн энэ амралтын өдрүүд бол энэ. Би ч бас одоо шарн гэртээ байгаад хуучин бол ерөөсө хагасан бичсэн үйл явчихсан. Цэргийн чинь тэгэл хэрэн суул. Тэгээ нэг ардаа тэр олон цэргүүдийг үлдээчихэд бас хагасан бичсэн амраад иж болдгүй. Тэр олон зэргүүд чинь бүгдээр л албах гад эцгийнхээс хол. Бид нартэй ч ойрхон байхад бол хагасан бүтэн хүртэл тэр шаажууд сургалт татлагыг явуулаад явчихдаг байсан. Одоо харин бас гэртээ тогтох бас хацсангуу бас байгаад байдаг болж байна. Хагасан бүтэнсэд хоол хийж дэн. Хоол хийх үү? Тий. Би хагасан бүтэнсэд би ер нь өөрөө хоол хийдэг. Бусдыг юм хийхгүй манай адил юм. Хагасан бүтэнсэд бол үргэлж тусаад тэгэл хаал ичээд хоол хийж дуусахын алдад бүтэн сэрэн штэ. За. Басар хоол идцгээе. Тэр хоол мол бол урд өдрөнд бодоод төлөвлөөстэй. Тэгээд янз янзын туршиж хийж үзсэн. Янз янзаар л хийж үзсэн тий. Аав ийсээ бол тэгээ гоё өгдөгтэй гэрт. Яахгүй аав хоол ихээр. Яахгүй аз цагаалтаа бүгдээ басаал идэл инээлтэл зүгээр. Энэ нэрээ би зүгээр орж ирэл нүдэнд тослол байна хөргөчний наалтууд. Их олон газараар явж та. Энэ зөвхөн таних уу эсвэл танай гэр бүлийнхний бас бүгдээрийнх нь явсан энэ газрууд юм байгаад наа. Өө тэгэл өөртөө авчраал тэгэл янз янзын манай хүү ихнэр охин гэлээд юм. Тэгэхээр таарлцсан юм авчраал хөршний наалт гэл. За хэдүүлээ. Энд тэгэхээр төр завсарлаад бас зулаа ихчтэй гэр бүлийнх нь хүмүүстэй бас авчиж. Яриа өрнөл л хэдүүлээ тийм ээ. За хашаахан чи юу хийгээд байгаа юм? Нэг 100 шиг гэдэг.
Зав шиг гэдэг. Хоолноос Тэр хооронд би тэгвэл зулаагчтай нэг тавыг солихгүй. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Сайн Яаж явж байна уу? ковид гээд ерөнхийдөө амралтын байдалтай гэрээсээ ажиллаа хийж гинөө. Ажилдаа яваалгаа. Нөө ажилдаа явж байгаа. Тий, тэр ял багш нар чинь ажиллая гээл. Гэхдээ яг арай жоохон ажилтайхаа цог цөөрүүлсэн байдалтай. Тэгэл 2 хуваагдаад юм уу 3 хуваагдаад ажиллаж байгаа. За. Одоо яг хаана л босч байна та? За одоо улс хоорондын шууд дийлэх хэмжээ гайлын газар. Нөгөө ачааны онгоц явж байгаа учраас карго ачаанууд бол тасралтгүй ирж байгаа. Тэгэл байцаагч нар маань халдвар хамгааллынхаа дийлмийг сахиал бүрэн хамгаалах хувцас хэрэгслээ өмсөөл тэгэл үздэг шалгалтаа хийгээл хүмүүсийн ачааг түргэн шуурхаа олох гол ажиллаж байгаа. За хоёлаа түрүү хаширтнах нэг яриад өнгөрлөө. Хоёлоо 95 6 тэр 97 он руу хоёлоо нэг буцсан тэхөө. Тэр үед та доотлын курс юм уу? Тий, 2 доотлын курс байсан. 2 доотлын курс. Тэгээ нэгдүгээр курст орж ирж байхад ахвал 3 дугаар курс байсан шүү дээ, тий? Тэр үед анх танилцсан. 4 дугаар курс байсан. 4 байсан. Тий. Тэр үед анх танилцсан. Яаж тэр үед анх. Ашаах найр уу? Яа. Одоо богонтхоо ярина үстэй. Одоо юу хаяа? Богонтхоо ярина үстэй. Тэр цэргийн сургуулийн хашаа дотор нэг л гангал ах явж идэг байсан да. Оо байлгүй яах вэ? Тий. Октодод бол ихтэй нэг курс ялгаагаас ихтэй мэдрэгдээд хам байхгүй. Тэгэл би тэгэхэд нэг би болохоор хөлийн цэргийн дээд сургуульд төгссөн. Тэгээ ангийнхантаа нөгөө танилцах дадлах хийх гээд Сэлэнгэрөө нэг хагас бүтэн сайнд явсан юм аа. Тэгээ Сэлэнгэрөө явсан чинь ашаагийн маань ихч зүү ороод идэг. Гэр нь тэр үед бас тарханд байсан. Тэгээ дарханлуугаа явж байхад нь бид нар богоон тааралдаад. Тэгэл манай курсын хүүгүүд чинь хүүгүүд өгтөө тэгвэл юу яана нөгөө ерхий зэрэг хашаах чинь ороод ирсэн байж тээ. Бид нартай нэг богоод явах нэгэ сандралтай. Тэгэл октод бол юу насаач яах вэ? Тэгэл сууж исэн. Тэгээд Сэлэнгэрөөгөө явчаад ирсэн чинь бид хэд яг буцаад хот руу буцах замд тосоод манай ангийнхныг баахан хооллоод. Зүүраа тэр. Тий, зүүраа дээрээс дархан дээрээс нь. Чи ажилтдаг оюутан байсан юм чи хооллоо шүү дээ. Монголын оюутан. Бид нар ч оюутан амар өсцөн гарууд л богондо буцаж суугаад бошуу харахын төс болол. Тэгээд тухайд чинь би нөгөө богоноор бас явж үзээг байсан юм аа. Тэгээд хоошоо Сэлэнгэрөө яваад яг зүүраа дээр нь зогсоод байсан. Дархан дээр зогсоод өстөө мэдхгүй яг тэр тэгэхэд ташаа тасч аваад. Тэгэл бид гэдгийг баахан хооллоод дайлаад нөгөө манай ангийн тий хөгөөд бүр гайхаад юу болоод энэ ах чинь бидрийг дайлцаад байгаа юм бэ гэл. Тэгэл тэр үеэс л ихсэн дээ. Тэр үед яадаг вэ? Энэ дээд курсын ах нар ер нь бас доод курсынхаа сургамж энэ бол сайн өгдөг байсан ба тий. Нөгөө сургамж сайн өгч байгаа. Энэ бас л цэргийн албаны тийм хүндэтгэл ёслолтыг одоо дэг журам л байхгүй. Дэг гэхээр өөрөөр ойлгож байгаа. Дэг журам гэж шал өөр юм байхгүй. Эгч рүү очиход явж исэн. Ажилтдаг байсан юм аа. Тэгсэн чинь эдний хан бахан богонд орчихсон. Тэгээ анх анхны хараад тэгэл юм ярьж байгаа. Нөгөө нэг ах гээд нөгөө залуучд нүмтгээд би тэнд чад яагаад гэж болдог вэ? Чимээгүй сусраад дууссан тэр. 100 араа хүртэл тэгэл нэг юм ярьж чадахгүй тэгэл яжгаад хизээ буцах хэд ч ингээл ярьж байгаа шин буцах талаараа яриад одоо тэдний өдөр буцна ингээх нь бодчихгүй юу? Би өгн одоо өөр өдөр буцах байсан. Тэгэхээр тэр өдөр таарал буцдаг. За зориуд таруулж байгаа. Тэгээд оюутнуудлаас эдгээр чинь нэг 2 дугаар курс гэдэг нэг 2 дугаар курс оюутнууд байсан шүү. Тэгэхээр замдаа ихчтэй хэлээд. Нэг жоохон бэлдээдэг. Хоошор боос бүх төрлөө бэлдсэн. Тэгээ богонд дахиад орж ирээд нэг өдөр чинь за ингээд яг богонд нэг таарж буцахтан таарж нөгөөд бас л одоо бодно шүү дээ энэ ч одоо таараад тааруулаад бариад байгаа. Тэгж л зохион байгуулалттай бүр хийсэн биш үү? Нөгөө тэр чинь тэгээд 2 салаа гэдэг чинь 20 хүн хооллол. Тэгээд ихсэн дээ. Бид нар бол ерөөсө зулаа их чи буйнд амар сайхан хооллолсон биш үү? Тэр чинь яг нөгөө залуучууд ямар бас гадралчлаа байлгүй бодвол тэгээд богоноос буугаад би ч одоо амьд зулаа хөргөж өчөх гээд. Ааха. Тэгсэн чинь болдгүй. Нөгөө чинь ингэ салдаг. Тэгээд октодон цайлаа гэдэг явцсан. Хэдэн банд нь бас нөгөө октодаа бас хөргөж өгнөөр явцсан. Богоон жогоор явах ирсэн. Өө 2 3 мүлдчихэд болдог. Би үргээд өчмөрөөдөг. Тэгсэн тэд нар чинь надаас хамгаалаад ангийнхаа өхнийг хөргөж өгөх гээд. Тэгэл одоо юм сэдэн шүү дээ. Одоо сэдсэн юм хачиг болсон. Тэгэл яаж иж гал ганцаар хөрж өгсөн.
Тэгвэл сансандаа л хүрсэн л байна да тэр орой тий. Тэгээд хамгийн хэцүү юм дээр та нарыг тэгээд тий тэр хол байх ч хэцүү тий. Оо хол байх хэвээр хэцүү хэцүү. Энэс бол тийм нэрээ сэргийнхний дунд тийм гэр бүл салтын асуудал юм хэрэг юм. Харин ч ойрт шүү дээ. Харин ч нэгтрэн шүү дээ. Гайгүй юу тий. Тий одоо ингээл манай ажлын бишээ манай ангийн ихч надад айгүй хөөрхөн тэгж бурам өгчээсэн. Ингээл нөхөрчин байн гадаад яваал нэг бол байн хээр яваал ингээл хол байх тусам бид тэр чинь нөгөө байг ингээл мессежлээл видео колл хийгээл харьцаал ингээл тэгсэн чинь манай ангийн ихч тэгсэн. Хол байх тусмаа улам гоё ингээ хөөрхөн дотсон тийм биш үү? Байг нэгээ санаал гэл. Байг шинэ үү? Тийм байг шинээрээ байдаг юм шүү та хоёр чинь гэх. Тэрс хооцрохгүй. Тий. Тэгэхээр яг тэр их чиг тэгж хэлэхэд нэрээ тийм биш үү гэж анзаарч байсан. Хожим өрөө бол бас видео калмал гэдэг бас гоё юм гараад ирсэн тий. Тэнд суучин бол зур захиа дуусаа. Тий. Өөр байх тий. За энэ шиг хэдүүлээ хашаахын зэрлэг хахан махан Закоскийг амсчаад. Тэгээд манай хашаах бас гоё хоббитэй гэсэн. Би бас хүнээс мэдээлэл авсан шүү. Айгаа хоббитэй гэсэн хэдүүлээ бас гэрээр нь яваад тэр хоббит цуглуулганд би бол үзхийг айгүй их хүсээд байгаа. Тэгээд хэдүүлээ ширээн төр суучаад нэргээ босааг. За энэ чээр өстө. Одоо орой хоол хийгээс өмнө бас зочид ирсэн байна. Зэрлэг харагдаж байна. Юу яах вэ? За хадуу баг үзээгүй би. Оо зоош. Зоош хөхөө зоош. За. Түр амсхи. Golden Gobi. За сая хашаахын Закуск бол супер байлаа. Амар гоё Закуск. За одоо амар гоё хоол дахиад хийнэ гэдэг бас тасах. Хоол хийх. Хинэ. Хийгөө. Хийн штэ. Хийштэй. Доктор одоо хашаахын гэрдээ нэг цуглуулгатай очиж танилцъя гэж бодож байна. Хоёулаа эргээд очны өрөөндөө ирэх юм чи эхлээ шууд тийшээ явчихдаг. За. За. Энэ их гоё түүхтэй зураг байна тий. Энэ сая 2020 оны 6 сарын 24-нд Оросын улс Москвад нас зохион байгуулсан агуу эх орны дайны ялалтын 75 жилийн цэргийн ёслолын шагсалд Монгол улсын төсөв түвшний төлөөж оролцсон бие өртөг байна. Нийтдээ нэг 75 явсан. Яг ингээд 7 талбай талхаж байгаа зураг. Энэ хувьс форум мэднэр бол бүгдээрээ яг шинэ цааш яг энэ зориулаад хийгдсэн хамгийн одоо бүх олон дахин өөрчилж олон дахин хурлаар орж яг гарч ирсэн болсон. Одоо бид нар өдөрж явсан одоо манай Батлан сайд болчихсон сайхан мэрэгэн хаал байна. Дээрээс нь бас зөвшин жанжиж тоо ажиллагааны төлөвлөгөөний газрын дарга бригадын генерал Дашцэг гэж хүмүүс яг зохион байгуулж энийг ч гэсэн бас урд нэг 70 жилийн хятадын Бээжинд болсон 70 жил бас Москвад болсон бас 70 жилийн яг юм бас бүгднийг яг л энэ бүгднийг үзэж явсан. Зэсүү төчний жанжиж тоо удирдлага нийт хамт бол өстой энд үнэхээр анхаарал хандуулж ингэж явж байгаа. Та одоо ингэ явсан дээ. Тий. Энэ манай дүү шиг л байх. Энэ би энэ тохож байгаа. Инхмийн тэгээ залуу. Энэ мөн шүү дээ. Муу харагдаад байгаа тийм. Энэ манай хамаат нөхдөг. Бид нар чинь яриад карантинлэгдсэн тийм. Тий. Бид чинь юу явахаас өмнө Монгол дотоо нэг 14 хоног карантинлэгдээд. Оросд очиод 14 хоног карантинлэгдээд. Монгол дээрээ 21 хоног карантинлэгдээд. Гэрт 14 хоног карантинлэгдээд. Тэгээ нэг 2 сараар 3 сар жариш болго тэгэл гарч ирсэн шүү дээ. Тэгээд нэг вах карантинлэгдсэн шүү тийм. Энэ одоо юу гэдэг юм Монгол улс энэ өстө маш харж бодолтой ийм үйл ажиллагаа юм байна. Энэ одоо Монгол улс орчин улсад одоо дайны хүн жилүүдэд яаж тусам дэмжлэг үзүүлжсэн эд болон эд материалын болон одоо бусад маш олон дэмжлэг үзүүлжсэн юм шиг. Тэгээ яг энэ одоо ялтын 75 жилийн одоо сүүлийн 70 жилээс авахгүй бол нэг 5 жилийн зайтай энэ ёслолын санд оролцож байгаа. Тэгээд одоо Монгол улсын одоо энэ зэвсэг түвшний энэ ахмад дайч энэ дээрүүд байсан удирдлагууд чинь бүгд өөрхий яг бидний алхах эрхийг тэр 70 жил юм бид нар давж өгч ирсэн юм. Тэгээ бид нар тэр визэнд 70 жил хадгалж 70 жил 75 жил дараа нэг энэ визэнд алхаж байгаа юм байна. Вооруженных сил Монголии возглавляет парадный расчет командир специального батальона полковник Бадделгерин Хаш Эрдене. Монголия с первого дня войны стала надежным союзником нашей страны. Под руководством командира гвардейского батальона подполковника... За энэ болохоор Бээжин 15 онд Бээжин Москвагийн. Тийм байна тий.
Тэгээ энэ яг 1 жил болсон байна. Нэг жил болсон тий. Тэгээ энэ 5 сарын 9-нд болоод энэ 9 сарын 3-нд болоод тэгээ яг энэ бүрэлдэхүүн алхачаад дууссан дараа бүгдийн тараагаад дахиж шинэ бүрэлдэхүүнийг яг бас энэ олон залуучуудыг бас юм үзэх зэвсэгчний манай өдөр дуудын л бодлого л да. Бас олон залуучууд юм үзээд энэ том ёслол ажиллагаанд оролцоодог гэдэг утгаараа нэг зохион байгуулж болсон юм байна. Тэр үед бас л манай мундаг удирдлагууд одоо Тасцэг генерал энэ Монголын Батар генерал нэгэд олон хүмүүс удирж авч байсан. Маш гоё зохион байгуулж. Тэгээ бид ингээ яваад ирсэн. За миний ахлт зэрлэг гоё юм аа. Мог үзчихсэн таарлаа. Цэн яа. Энэ ихтэй ахлт. За энэний тухай хэлээ хэвээр. Жинхэнэ буу боллоо. Энэ юу н ямар учиртай? Ямар цуглуулга байна вэ? За энэ дандаа гектар суг. Дандаа гектар суг. 2004 онд цуглуулж эхэлсэн. Тухайн Солонгос нэг айлд очихоор болоод. За. Тэгэд нэг айлд нь төрсөн өдөрт нь өргөцсөн чинь юу байсан. Тэгээд нэг аюулгүй том ширээ. Бүр аюулгүй том ширээ. Тэн дээр дэлхийн газрын зураг ингээд тэр мэби ширээн дээр одоо тийм ширээ тийм юмар хийгдсэн. Лагч магтцсан. Тэгээд тэн дээр нь болохоор орон болгон дээр нь архинуудын тавьдсан. Тэгээд бүр гайхчихсэн. Тэгээд хамгийн түрүүнд Монгол харсан чинь нөгөө 500 г жижиг харж ингэсэн. Тэгээд яг анхаарчаал бас сонирм гаж чинь нэг архигүй газар лалын орон чинь виног одоо өөрөө тухайн орны ПМ-үүд юм уу гэд янз янзаар бүх орны юм дээр нь байсан. Тэгээ анхаарчаад ямар сони байлаа анхаарч ирсэн баггүй. Тэгээ хүний нэг цуглуулсан юм чинь нэг за ууцгаа идэхгээд ихээр хурч чадсан байна. Юу ч юм яаж тэр олон газараас ирсэн архийг хэн туртайг аваад тах гэж задлж харж байгаа задарчсан байгаагаас нь амсна үхээс шинээр задалдаг хүн ч олддог юм билээ. Тэгэл нэг тийм анх санаа төрөөл тэгээд нэг хамгийн анх тэр инсанта нэг Солонгосын нэг архийг анх авч ирсэн. Тэр хамгийн тэр болон тэр хүн ороход одоо нэг хүн ороход тэр тэрийг анх авчаал тэгэл үүнээс ширэн жоохон үрдийн архийг зургуулах шиг ямар дэлгүүр нэг гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ дэлгүүр зүгээр бүхэл юм байна. Харин энэ дотроос жоохон нэг итгэж шилтэй хүн сонирхчоор хийж удаа шил савлгаатай гэдэг шүү дээ. Итгэж шил савлгаатай тийм хүн сонирхчоор юм байд юм болов уу гэж бодоод 2004 оноос хойш зургуулж эхэлсэн. Нийт одоо нэг 17 жил зургуулж байгаа. Тийм байна. Энд нэг 160 гаруй төрлийн архи байгаа. Орнууд бол давхцсан байж болно янз янз. Төрөл бол давхцахгүй. Тэгээ нэг 160 хэдэн төрлийн. Одоо би бас энийг бас нэг явуулгаад ингэж давхцаж бөөнөр нь тавихгүйгээр бас нэг хүн сонирхоод хараагаад бас нэг ширхшгэн тавьчих юм уу гэсэн санаа байна. За энэс бүр одоо сони юм онцлог хараа үзэгчтэй. Энд одоо энэ буун шилтэй архи байна. Буучтай нэлээд бий. Тий, энэ буу байна, тий. Машин байна. Дээр автоматууд байна. Тэр бүрээ хараа. Энэ нөгөө дөр болж байгаа шүү дээ, тий. Энэ Кавказ тас явдлаа. Энэ сая Москвагийн бараадаас эрэхтэй Оросоос авсан Сталин. Энэ нэг нефт байна. Энэ одоо Казахстан, энэ орноос янз янз л байна. Энэ жишээ нь одоо нэг юуг нь үзүүлчих үү? Нэг юуг нэг харуулчих. Энэ жишээ нь зүгээр сонирхоход энэ дэлхийд 1500 хийгдсэн юм текил баг. Тэгээ тэрний 127 дахь над дээр байгаа юм. Ерөөсөө л дэлхий дээр 1500 хийгдсэн. Тэрний 127 дахь нь энэ юм байна. Тэгэхээр нөгөө цөөхөн хийж нөгөө лимит хийчихээр үн өртөг тэгээд одцсон хүртлээ өөр болоод тэгээд аюу хэцүү болчихдог байхгүй. Гэх чинь энд бол бас тэр төрлийн юмнууд бол нэлээд бий. Бас байна тий. Энэ одоо гулдамаа гэж байх шиг. Энэ одоо онгоцоос ийм салгаатай байж тийм. Гэхдээ энэ одоо цуглуулгын яг иймэрхүү юмнууд бол арай өөрөөр ирдэг. Энэ одоо бүтэн авдартай гарт. Энэ одоо архи мархинч дотроо байхгүй лац лумын тусдаа ирээд архин хүртэл тусдаа ирээд тэгээд архиа одоо тавих газар хийж архиа хийгээд тэгээ бүх юмнуудаа хийж цэвэрлээд дээрэс нь сенсмэс бүх юм нэгээд хамгийн сүүл так нэг лацтаа дахиад одоо лац нь хөдлөсөн явдал байхгүй. Тэгэл цуглуулганд ордог юм л байна. Наполеон Бонапарт байна. Энэ юу байхгүй юм алуу. Энэ алтан шипи одоо нэг хөлбөмбөгийн 2012 оных нь алтан шипи байна. Тийм биш. Энэ дүүплэхэд одоо жишээ нь Японы дүүпл энэ манай эхнэрийн дүүн алтан зул гэж Японоос манай дүү Японд дүүпл. Тэгээ одоо энэ доот нь болохоор Армен дүүпл гэдэг юм. Армен дүүпл. Тий. Одоо ер нь яг иймэрхүү цуглуулгатай манад жишээ нь хэдэн.
Яг одоо юм сонин Энэ архитарч цуглуулдаг хүмүүс зөндөө байд юм шиг. Би фэйсбүүк дээр сааж байгаа архитар коньяк маньяк цуглуулагч нар гэлцсэн. Тэр гэр оронд бас мундаг өрчсөн, мундаг хамтсан, сэрээр надалсан 50 грамынх тусдаа цуглуулдаг, 100 грамынх тусдаа цуглуулдаг. Янз янз байд. За миний болохоор виски цуглуулдаг, коньяк тусдаа цуглуулдаг хүмүүс. Яг ийм итгэжлэлтэй яг энэ төрлийн одоонд уулзаг. Одоохондоо байхгүй гэсэн үг шүү дээ. Яг тэн дотор би өөрөө байдаг тэр группт нь ороод юм уу зураг мураг нэг тавьдаг юм аа тэгээд яг энэ төрлийн хүмүүс яг ийм итгэжлэлтэй, итгэж хэлбэртэй харьцуулдаг хүмүүс. Мэдгүй одоогоор таараагүй нэг та 2004 оноос хойш таараагүй гэсэн үг шүү дээ. 17 жил таараагүй байхгүй л байна гэсэн. Энд задлаад уучдаг юм яа ингэ ширэгчдэг юм уу? Жохон ширгэлт. Энэ нэг бүгд лацлон бүхэнтэй. Задлаад чинь одоо Туркийн Стамбул гэдэг энэ архив. Энэ одоо харахад ердийн юм шиг мөртлөө дундуур заацтай байна. Нэгэн дээр нь 212, нэгэн дээр нь 216-аас хоёр тоо байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ нэг улс мөртлөө энэ тэр юугаараа фосфорын холоогоор ингэж хоёр салаад. Тэгээ нэг улс мөртлөө нэг нь Аз талдаа, нэг нь Европ талдаа хоёр утасны яваад манай 976 гэдэг шиг хоёр өөр кодтой. Тэгээд тэр талаас нь тэр тийм харуулсан чинь харуулж авч байгаа юм шиг. Энэ тэгвэл бас аригчин тэгвэл ингэ задлаагүй мөртлөө ширэгдэг юм ба шүү дээ. Өө тий. Энд ч одоо тэр хулсан дотор хийцэн архив. Хулсан дотор хийц учраас мод учраас өөр энэ шингэлттэй. Тийм учраас энэ гадуур вакуум гэсэн шүү дээ. Байх жишээ нь. Тийм. Энэ зөв мөсөн юутай нэг дотроо нэг лир мэрт. Энэ одоо чинь химийн жилээ H2-оо юу гэсэн мэт үлээ. Бас нэг одоо саатлынхаа тийм биш нэг химийн лаборатори дээр шил шиг. Тэр бас дээр бас нэг тэр химийн лабораторийн шилнүүдээр хийгдсэн тийм зориултын тийм хийгдсэн юм бас байна. За энэ гоё хоббитай гэдэг нь бол би сонссон. Тэгээд бүр энийг бас үзхийг аягүй хүсэж байсан. Энэ зориул багтахгүй нэг учраас байгаа. Тэгээд бас энийг томсгондоо өргөсөн юм. Магадгүй ийм итгээд сонин шил савлгаатай бас ийм архины цуглуулгатай хүн байдаг бол одоо манай хашаахтай туршлага солилцоход бол нэлттэй шүү дээ. Итгэж шилтэй архив тэгээд ааш солилцсон, авалцсан, баартарлан 9 шидэг л шүү дээ. За хоёул иш авах. За миний охиноо. Аа. Энийг би энтгэхэд зурулж ирсэн. Бичүүлж ирсэн. А тийм үү энэ аяг нь уу? Тийм нөгөө энтгэхийн нэг юм уу захаарсан бөмбөжөндөгч тэгэл очиод. Тэгээд зэргүүдээ нэг захаар оруулчаад хүлээж явахдаа нэг ийм гар урлын юм бахан ийм зурлаа бичүүлээд. Аа. За орох хоёлаа. Оргоо. Орох. За, харин минь. За, юу хийж чинь? Ном уншсан тэгээ хаа. За, энэ төр заяа босоод ирчих. За. Намайг ширтний төр заяа гэдэг. Онлог бүрэн сургуулийн 8B ангид суралцдаг. За. Яаж ч онлайнаар хичээлээ хийж гинэ. Хийж. Тэр үр дүнтэй. Бас яг тэнхмээр ортгоос бол арай манай төр заяа 8 дугаар ангид бас амар том биетэй байна. Хараа би ч бас тийм жижиг биш шүү дээ. Амар өндөр үү. Ер нь спортоор юу гарч хичээлтэй вэ? Сагсан бөмбөг гар бөмбөг теннис. Тийм баха. Спортлог байсан байж тээ. За манай төр заяагийн өрөөнд ороод ирсэн чи бас амар гоё. Яасан бэ гэсэн бас цуглуулгатай. Бас янз бүрийн гоё хоббитэй. Энэ ер нь цуглуулгын сонирхлыг аавсаал. Ер нь үзэж авсан уу тий? Энэ юм цуглуулах ер нь их гоё юм байна. Бас эндээ их дурлж шимтдэг тий. Энэ өөр бас кайф авдаг тий. Ер нь бол аавыг хараад нэг тийм цуглуулгатай болох ёсоо гэж боддог байсан. Тэгээд Японд аялж байхдаа нэг Токио тааварт явж байхад ингээд зөнүүд амар гоё ярагтаа тэгээд ер нь ийм цуглуулж болох юм байна гэж бодоод тэгээд тэндээс хоёр үзэг авч исэн. Тэгэл тэрнээсээ гэрийнхэн найзууд бүгд мэддэг. Тэгээ төр заяагийн цуглуулга энэ хараа. Одоо үзэгчтэй харуулах юм бол энэ айгүй гоё бас бал цуглуулт юм байна. Бас айгүй сонин бал байна шүү те. Тэр буун бал байна. Тэр газо түлхүүрэн бал байна. Сант Клаус энэ одоо ер нь өшөө чи ингээд бас энэ чи бас хамгийн гол нь зүгээр бал биш гэдэг байна шүү дээ. Бас юм бичдэггүй. Юу гэх итгээд сонин балнууд цуглуулдаг. Гоё тийм бал байл түр зээд өгч болох юм шиг тийм. Тогтон тэгээд аягаар нь аа. За. Яаж ангийнхныхаа санаж хичээл орох гэж хувь тарцаа. Найзтай амар санаж байна. Гарч авахгүй болохоор тий. Найз ч одоо харж байгаа шүү дээ. Санаж байгаа найз нэг нийцлээ хөргөж болно. Бүгдийн санаж байгаа шүү.
Карантин үеэр бүгд дархлаагаа дэмжиж ирүүлээж агаад гоё болцсноо. За найзуудсан сонссон баг тийм. За сая анхны өрөөс гарч ирээд одоо төр сүлтийн өрөөнд орё те. Энэ манай хөө. Миний хөө төр сүлд гэдэг. Энэ төр сүлд гээд би хүн төрөлн дараа багта төрийн ёсны цагаан сүлдийн дараагаар одоо чиглүүлж явдаг байлаа. Бас жанжиштад ажиллаж чадаа бүцрийн төшгөр сүлдний их сүлдээр явдаг байлаа. Тэгэл наадмар үсэн цагаан сүлд мүлд гэдэг. Дээрээс тэгэл сүлднүүдийн ойрхон явсан одоо цаар одоо юу. Одоо хүн төрөлд багта төрийн ёсны цагаан сүлдийн чиглүүлж явдаг баг. Миний хүү төрсөн. Тэгээ 3 сарын 22-нд Монгол хүн сонсож анхнаас өдөр дээрээс нь Наурызын баяр өдөр шөнө тэнцээ тэгээ одоо зөндөл үүдэн тэгээ. Тэгээ би тэр үед тухай тэгээ бодож байгаа. Хүүдээ нэг төр сүлдгээд хөгшчүүлэн наманд өгч явдаг үг гэдэг. Төрийн сүлдүр шамаашаа гэж бодоод одоо тэгэл хүн чинь хүүхдтэй нэг айлуулгал юу өгч гээл тэгээ төр сүлд гэж нэр өгчлээ тэгээ. Тэгээ охиндоо дараа нь төр заяа гэдэг. Төр заяа гэдэг. Төртөг олгоцсон шүү дээ. За төр сүлдийнх нь орё хэлээ. За. Орхоо. За орё гэж. За, зарим. Манай төр сүлд өөрийгөө танилцуул. Одоо хаана сурч байна? Юу хийж байна те? За намайг бол төр сүлд гэдэг. Би найзын ууган хүн. Тэгээд одоо л олон улсын мэрэгсэн эхлэн бодогч аудитын чиглэлээр сурдаг. Одоо 3 дугаар курсаа байдаг байгаа. Давхар ажиллаж байгаа гэж түрүү сонссон. Одоо хаана ажиллаад байна? Одоо зэвсэгчний 0.7 дугаар ангид. Одоо өөртөгчин. Тийм. Засал чимэглэлээр. Засал чимэглэлээр бас сонирм байгаас те. Тэр чи бас тийм засал чимэглэлийн бас сонирхолтой юу те? За бас их сонирхолтой. Ер нь бол тэгээ багасаа тэгээ өвөөгөө дагаал янз бүрийн хийсээ сурцсан. Тийм хүн дэвдүүтэй. За сургууль одоо хэзээ төгсөв? Сургууль бол за одоо дараа жилийн үед төгссөн. Тийм байна. Одоо болохоор онлайнаар хийж байна. Одоо онлайнаар хийж байна. Өнөөдөр бол манай шинэ хичээл орж эхэлж байгаа. Тэгээ одоо орой 6-аас хичээлтэй. Одоо 6-аас хичээлтэй тийм. 4 өдөртэй танилцаал гэж байна. За манай төр сүлдийн өрөөнд бас айгүй гоё юмнууд байт юм байна. Ер нь л нэг юм гэр бүлэрээ бас их тийм гоё сонирхолтой юм зүйлсийг цуглуулах, хадгалах дуртай юм шиг. Тэр их сонин гоё таак харагдаад байна. Тэр яасан түүхтэй дээ. Одоо аав авчихсан л та ажилласан тий. Та хонгоогоор хийсэн юм шиг тий. Хонгоогоор. Тэр ногоон цэрэг малаа хийх юм. Тэр аав нөгөө Москва Орсын парад босч. Ахаа. Парад алхачаал авчихсан. Энэ малгайг тий. 6 жил болж. За энэ чи юу тоглох юм? Ер нь бол тоглох. Бейсбол тоглодог байсан. За. Тэгээд төгсөөд хичээлээ. Тийм ба. Энэ бейсболын бас бокс тоглох уу? Үгүй энэ бол зөвхөн энэ бол зөвхөн. За. Нэг мундаг залуу шүү. Би тэгж сонссон чамаа бас Солонгост сурч ирсэн те? Тий. Бас Хятадд сурч ирсэн. Тэгээ одоо Лондонд сурдаг. Гэт ингээд бас орон орнуудад ер нь ингээд очиод сураад ингээд ер нь ямар санагдчих юм? Ялгаа бай зүйлүүд их байна уу? Ер нь соёлын ялгаа. Соёлын ялгаа бол өндөр байгаа. Өөр сурахад зовлонтой бэрхшээлтэй зүйл ер нь аль оронд нарай одоо амар хэлбэр байдаг ч юм уу. Тэнд нь арай тийм, энд нь бас арай жоохон тийм юм байлаа ч юм. Амар макс юм. Ялгаа л энэ бүгд л ажил хийж ижил амьдрын. Энэ соёлын орчны ялгаанаас ялгаа байхгүй. Хүмүүсийн хоорондын харилцаа улс орны ялгаа тийм. Сурч ирсэн орнуудаас чи хамгийн их таалагдсан нь аль вэ? За одоо англи та. Англи гоё тий. Англи арай илүү юм гэлээ. Энэ их гоё сэлэн биш тий. Энэ ямар учиртай? Энэ бол одоо наавын одоо Орсын парад Хятадын параданд барьж алгасан сэлэн. Завчулж авчихна. Үгүй. За амжилт төсөө одоо 6-аас хичээлтэй юм байна. Бас давхар ажил хийж байгаа, сурж байгаа, энд бас байгаа цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм тулд бас мундаг залуу бас өөрийнхөө даачлаад бас барилгачин, өрлөгчин хийж байна. Тэгээд аудитын чиглэлээр сурж байна. Олон улсны хэл тэг ийм мундаг залуу байна шүү манай төр сүлд. Тэгээд амжилт төсөө. Тэр юу ном байсан бэ? Тэр зүгээр чанаа уншихад
би тавьсан байна. Яг уншиг байгаа тий. Би бүр гоё аюу хуучны ном үзэгчдэд бас харуулвал хараа. Уяхан замтыг наран гээд. Чай номгоо. Өөр яг хуучны хэвлэлээрээ. Ингээ байж юм тест ойр болж хараагүй. Номууд байна шүү дээ. Яа. За ингээ номоо өгсөн баярлалаа. Хотлоо. За. Жишин тавьчих. юм байна. Юу юм бэ? За бас цуглуулдаг юм уу? Оо, зөө. Оо, зөө. Пүүх наач одоо өстө. Энэ юу хандах юм бэ? Энэ ч одоо хэдэн төгрөг юм бэ? Энэ яг чи өөрөө бас явж яах та авсан байх уу? Хүмүүсээс бас аав нь бас ингээд явсан газруудаасаа ингээд яачин те. Хамгийн гоё нь хаана? Хамгийн одоо чи яг өөрөө олж исэн ч гэдэг юм аа. Сонирхолтой. Бас сонио хоббит юм. Чи энийг гэхдээ жаазалмаар юм байна. Тийм байна те. Бас зоосын цуглуулгатай. Оо ямар гоё юм. Хөөх 50 мөнгө шүү дээ. Мөн 20 мөнгө 50 мөнгө л энэ тэр. Энд бас оо хин одоо юу гэсэн бэ? Бүгд найрамдах монголоор дуусгасан зоос явчих. Би бас нэг хайлтгаан зоосны юутай. Гэтэ чам шиг ингэж бүр гоё. Хадгалаагүй. Аяган цуглуулсан саяхан нэг юм. За. Энийг бас нэг гоё яазалмаар юм байна те. Тэгэхгүй бол бас хадгалалт муу байвал мөнгө муудчих шүү дээ. Тэ? Бас нэг цуглуулгатай хоббитай. Ийм гоё аахгүй те. Дүүнд бал, ахан мөнгө, аав нь арх аав. Одоо ээжид юу вэ бүдэрээ сонирхоо. Ээжид бас нэг цуглуулга байх л тест. За баярлалаа. Амжилт. Түр амсхи. Golden Gobi. Эрүүл хүнсээр хайрлаа. Милхаус үргэлж хичээлийн үйлдвэр. Та гэр бүлдээ хамгийн сайн сонгоорой. Мистер Рико Органик. Таны ой тогтоолт муудаж амархан мартаад байвал Билобил тэрхний цусан хангамж, бодисын сэлцөг сайжруулж тэрхний эсийг хамгаална. Билобил таны оюун ухааныг тэтгэнэ. Дижитал зээлийн үйлчилгээг нүд эрмхийн зов. Симпл ухаалаг зарцуул. Өрт хожид дуулдаж байгаагүй сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Ханиалгыг дэмжлэхгүй саранд ормхор хүндрэлүүд дардаг. Гербион ханиалгыг дэмжлэхээс гадна хүндрэлийг сэргийлнэ. Гербион ханиалгыг эмчлэнэ. Хамар битүүрэх үед надад найдвартай тусламж хэрэгтэй болдог. Сифта назал хамрын цацлага нь хамрын битүүрлийг арилгаа зогсохгүй. Дексментанол агуулдаг тул хамрын цацлыг чийгшүүлж нөхөн төлжүүлдэг. Сифта назал хамрын цацлыг чийгшүүлж нөхөн төлжүүлэх нэмэлт үйлдэлтэй цацлага. Өрт хожид дуулдаж байгаагүй сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Дижитал зээлийн үйлчилгээг нүд эрмхийн зов. Симпл ухаалаг зарцуул. Энэ жижиг элдвэр шиг явахгүй. Одоо тэгээ яана. Нэг ч хэлдэг. Амт чанар эндээд Улаанбаатар
урил. Урд хожид дуулдаж байгаагүй сэтгэл баясам, дархлаа сэргэм гайхалтай тансаг бэлгийг таны худалдан авалт бүрт Францын алдарт Clarins брэнд танд бэлтлээ. Clarins Skin Spa, Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Ганц шаргалтай айлын амар амгалан галгалунд Aqua Villa. Та гэр бүлдээ хамгийн сайн сонгороо. Mr. Rico Organic. За битээр гэртэйгээ танилцаа сайхан дууслаа. Одоо энд сууд хоёлоос нэг хэсэг юм яриад байна, тийм ээ. Манай хашаах маань гоё зургийн цомгнуудаа бас сонирхуулъя гэдэг энэ ганц нэг гоё хуучны дурсгалтай зургнууд энэ гаргаа тавьсан баг шиг байна да, тийм ээ. За энд ямар зургнууд байна? Одоо битээр яах? Хэдэн онд юм бэ хором? Угнус битээр чинь нийлэхдээ нэг 97 8 онд байсан. Тэгээд хормын ихт бол 2010 онд байсан. Тэгээд 7 онд байсан. Энэ бол одоо хормын зураг. Солонгост драматчилж явсан уу? Солонгост. Би чинь сураал. Манай хүн чинь ажиллаад тэгэл хүүхдэд тэлтэн зөөгөл. Би чинь сургал үүрэгтэй тэгэл. Зүгээр хичээлэл. Хичээлэл. Өглөө гараад орой орж ин тэгэл манай хүн чинь хүүхдэд тэлт нэг нь аав нь өөр ажил явна тэгэл монголчуудад дэлсэн тэгэл ажил төр нь хийж зүгээр байхгүй тэгэл. Энэ зүйл явсан. Энэ хэдэн онд вэ? Энэ жоохон байсан шүү дээ. Агаа энэ хоёр зүйл жоохон байсан биш. Одоо яг дөрөв хувцас бүрэн өмсөх юм бол яг л одоо энэ нэстэй тийм ээ. Комо олд металл тэмдэг байх юм аа. Бүгд л одоо тэгээд өөр өөр онцлогтой. Энэ доотлын энэ металлууд ямар учиртай вэ? Цууданда гадны оронд үүсгэсэн юм. Олуулсан. Тий. Нүүб натогийн гэл. Энэ сая нэг Орос улсын нэг 75 жилийн ястын шсал оролцсон бие бүртгэн төгсөн. Тэсвчэн жанжин штав. Одоо дараагаас өгсөн батламж юм байна. Энэ оролцсон хүн болгонд өгдөг. Бүх хүнд. Бүх хүнд. Тэгээ энэ одоо энэ батламж, энэ альбом бүх хүмүүст нь одоо явсан залуучууд бүгдэнтэй өгөө. Дээрээс нь одоо Батламх архив одоо Батламх архив гэж одоо тэнд архивд одоо бүх зураг, цэргийн музейд бүх зураг альбомууд улсын бас түүхийн музей рүү бас юу архив руу бас төв архив руу бас ийм альбом бүгд юм ингээд түүх болж үлдээд явдаг. За одоо ингээд удахгүй энэ жил 3 сарын 18-нд Тэсвчний 100 жилийн одоо түүхэн дохио. Энэ арга хэмжээнд ер нь танай анги нэгтгэл ер нь одоо Монголын Тэсвчний бие бүрэлдэхүүний одоо зүгээс хэрэгжүүлж байгаа ажил хөтөлбөрийг танилцуулах юм арга хэмжээнүүд их явах бах. Энэ талаар хойлоос жоох ярилцъя төхөө. Тэсвчний 100 жилийн хагч Батламх яа 110 жил гээл. Одоо ардын урсгалын бас 100 жил гээл. Одоо их том таарж байна л да энэ жил. Тэгээд Тэсвчний 100 жилийн хойгоор бас маш өргөн хүрээтэй маш том ажлуудыг одоо хэлж байна. Одоо нэг түүхээс нахгуулаад. Одоо энэ яг энэ 100 жил гэдэг юм чинь бас үздэг үе гэдэг чинь бас их сонирн байд юм байл да. Хэдэн үеэр үзэж чадахгүй байгаа л энэ том 100 одоо 200 жил гэдэг чинь бас хичнээн үе хичнээн хүн одоо энэ Батлан салбарт ажиллаж дараагийн том ойнд очих уу. Одоо миний сонсон баг нэлээд одоо нэг үеийг хэд дээр тооцдیں۔ Тэгээд дэрэг үзэх баг 10 хүртэл шах үе үзэж чадахгүй жоо дараагийн тэр үед нь л таард юм байл. Одоо бидний үе таарж байгаа гэдэг бол том аз завшааны юм байна тий. Тэгээ энэ үед дээр одоо Тэсвчний 100 жил дээр одоо энэ Тэсвчний жанжинтай бас зохион байгуулж байгаа маш олон ажлууд байна. Одоо том одоо ёслолын парад, жагсаал одоо бүх юмнууд дээр одоо дандаа энэ ажил хөтөлбөр холбогдуулсан төлөвлөгөө гаргаад их талаацтай юмнууд одоо цомог одоо юу гэдэг маш олон юмнууд хийж байна. Одоо бүх аймаг сум улс дээр одоо бас Тэсвчний сурчлах
одоо ажлын хүрээнд олон одоо баригдгаа явуулж зохион байгуулж байгаа. Одоо бид нар бас манай анги нэгтгэлүүд ч гэсэн бас бүгдээр одоо энэ ёслолын параданд 7 сард Монгол зэргийн одоо Монголын дөрвөн талбайны өдрийн ёслолын парад болно. Энэ яг 100 жилийн яваагаар бас ард амьсгалтай. Тэгээд энд бас ёслолын парад одоо ингээл одоос бэлтгэл ажилдаа эхэлсэн. 7 сарын 11-нд одоо үдэд эхэлсэн байна. Энэ бас нэлээд том арга хэмжээнд хийх зохион байгуулдаг. Тэгээд би бас зарим нэг ажлын хэсэгт орцсон яваа. Манай Батлан хамгаалахын салбар ер нь одоо ингээд 100 жилийн өнгөрсөн түүхэнд мэдээж одоо олонч одоо том одоо түүхэн үйл явдлууд болж өнгөрсөн баг. Ер нь таны одоо ажиллаж байсан салбар, таны одоо яг ажиллаж энэ дунд ингээд босож явж явах үед хамгийн одоо түүхэн явдал бол одоо энэ 100 жилд тохиож байна тий. Хамгийн одоо өндөр ашиг бүртлэгдэж байгаа. Гэхдээ бас энэ одоо хөгжлийн явцад бол маш олон арга хэмжээнүүд дээр анхны алхам хийж байгаа өчнөө ажлууд байна. Өчнөө ажлуудыг ч бас бид нар одоо төлөвлөсөн ажлуудыг бид нар олцож бие сэтгэлээр олцож явлаа гэх. Энэ би бол одоо Батлан салбар энэ дэвшигчний энэ талаар би одоо энэ одоо бас Монгол улсын бусад салбарууд дотор бол бас нэг маш үүрэг оролтой салбар гэж ойлгодог. Маш олон талаараа. Энэ салбарт үйлчлэхгүй тийм үйл ажиллагаа гэж байдаг. Энэ залуучууд Монгол улсад энэ бодсон хүчнийг энэ залуучуудыг ирээдүйн одоо хааж усан энэ залуучуудыг бэлтгэх ажилд бол Монгол улсын энэ дэвшигч юм бол маш их орол үүсдэг. Диплом өгдөггүй л болохоос биш амьдралын маш том сонгуулийг дэвшигч өгдөг байхгүй. Тийм аа. Тэрнээс ястаа нэг яаж ястаа нэг унтаж чивтгээс нь яаж шийдж бахаас нахгүй бол зэрэг бүгднгийн заадаг. Тэгээ хүний үг одоо хүний ухамсарт маш их нөлөөлж маш их залуучуудыг энэ нийгэмд бэлдэж өгдөг том байгуул. Тэгээд одоо энэ дэвшигчтэй офицеруудыг одоо бэлдэх гэж одоо маш их одоо маш их хөрөнгө зарцуулж мэрэгжлийн бос суурьшиг гаргаж авч байна. Гадаад одоо 20 орнд одоо олон салбарт болж байгаа тийм. Дөнгөж бос нэг сургууль төгсөөд одоо дэвшигчний офицерууд бол одоо нэг хэлтэй нэг оронд ийм одоо тийм үр гүйсэж юм сурсан тийм одоо юм бараг байхгүй шахуулсан. 2-3 орнд үр гүйсэж, 2-3 4 орнд одоо үзэж чинь тэнд одоо 2-3 сургууль төгсөж чинь дунданд курс дамжаагаад бүх одоо мэрэгжлийн чиглэлд одоо шаардлагатай бүх дамжаа курсуудыг орон төгсөж чинь тэр Арабт нь, тэр одоо Европт нь, тэр одоо Азид нь бүх чиглэлээ. Тэр би дэвшигчний бас боловсролын хувьд бол мундаг болж байгаа гэж залуучуудаа их мундаг болж байгаа. Тэгээ бас нийгэмд эзлэх байр суурь гэсэн бас энэ залуучуудыг бэлтгэх тал дээр мундаг их хөдөлмөр маш их зарцуулж байгаа ийм байгууллага гэж хардаг. Одоо энэ 100 жилийн түүхтэй энэ байгууллага бас өөр гүйцэтгэж чадах баяртай байдаг. Тэгээд энэ 100 жил болж байгааг тохиолдуулаад үеийн одоо цэргийнхандаа мөн одоо бидний одоо миний одоо ажиллаж амьдарч байгаа хугацаанд байсан хэрэгчний үеийн жанжигч таван дарга үеийн орлогч нар мөн одоо найз нөхөд хамт нэг оны одоо төгсөлтийнхэн миний дараагаар одоо ажилладаг байсан одоо анги салбаруудын дарга нар хамт найз нөхдөд бүгдэд нь одоо баярын юм төргий мундаг том баярын юм одоо хэдхэн нэг 2 сарын дараа болох ч юм. Тийм шүү дээ. Одоо ерөөсөө сар гарны дараа л боллоо. Тий. Тэгээ бүгдэнд нь дэвшигч байгаа 100 жилийн галтаач хата сайхан мэндийг өрн дэвшүүлээ. Яа тий. Төрөө хоёулын хөшгийн завсарны харагдаж байгаа тугны тухайн нэг хальт яриад өнгөрсөн дөө. Энийг хоёулоос нэг үзэгчтэй харуул идэг хөө. Хэдтэй нэг Бээжингийн Тямын Баатар Монгол улсын одоо хайрчсаал хайрцаг гэж авч ирсэн. Дээрээс нь Москвад бас авч алгасан. Тэр талбай. Энэ талбайгаа атгалаад байдаг шүү дээ. За нийгэмд байгаа өөр мэрэгжилтэй, өөр салбарын одоо нийгмийн залуучуудын их оронч үзэл ер нь ялангуяа манай Монгол залуучуудын их оронч үзлийг хаана явна вэ? Танд бас тэн дээр тусдаг тийм эмзэглэл байдгүй, бодож явдаг зүйл нэг энгийн байгаасаа ч үт юм уу те? Үсэл байдгүй. Тэгээ одоо би ч одоо яг л энэ мэрэгчлэр энэ цэгийн гэдэг тодтолоор одоо 20 жил явцсан. Гадна талаа нэг одоо бас анзаарахгүй жоохоо анзаарлаа үл яах вэ? Тэгвэл арай л бас л гэтээ их цагаал би энэ дотроо тэр залуучуудтайгаа л өнгөрөөж явж бас гэл. Гэтэл ер нь бас энэ Монгол улсын иргэнлэгээ төрсэн бол эмч вэ, ирч вэ? Сайхан одоо зөв бодолтой, усралтай, усаа гэсэн үйлдэл бодлогон дээр улсаа гэсэн
Одоо нэг үг өгдөө штэ. Нэг хүнийг бид нар одоо цэргийнхэндээ бас нэг ерөөл хэлэхтэй бас үг үйлдэл гарын үсэг болгон ч хүний төлөө бас агэрдэг одоо бас нэг. Тэ. Үгээрээ ч гэсэн бас зөв үйл ойлгуулцдаг. Үйлдэлээр бас харуулцдаг. Тэгээ шийдэж байгаа асуудал дандаа хүний төлөө байгаасаа гэж. Тэгээ ерөөлөд юм. Тэгэхээр бид бас нэг хоорондоо бие нэг дараа зэрэг болоод албан шал дахиад ирэхээр бас нэг үг үйлдэл гарын үсэг болгон ч хүний төлөө байх гэж нэг. Сайхан ерөөлөнэ. Тийм ээ. Бүх юм чи хүний төлөө байгаасаа үг үйлдэл болгон ч гэж. Та урд нь бас тусгай хүчний ангид байсан. Одоо бас тусгай хүчний анги командлаад явж байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол яг тэр урд нь тэр тусгай хүчний ангид байх үе, одоогийн тусгай хүчний одоо дэвшилтд үеийн дээр бас хоорондоо ялгаа байна уу? Энэ тухай бас ойлгож явах. Одоо ялгаа гэж одоо явах юм бас урд нь төсвний тэгнэ энд гэж одоо нийт олноороо мэддэг одоо шүхүрц сант тийм энэ ангид бас 5 жил гантай ангийн зэгчээсэн. Одоо мундаг залуучууд бий. Одоо нэг эр зэрэг хаанууд тэнд үнэртдэг тийм сайхан газар байдаг. Тэр шүхүрц сант гэдэг нь одоо тэр бас л эр зэрэг шүтээ хэрэгсэн чинь бас тийм. Одоо шилээд юу гэх хий хоосон тулах цэггүй орчинд одоо гарах тийм сэтгэл зүй байна гэдэг бол бас мундаг хүн. Тэгээд тэрнээс ер нь бол тэгэхээр тэрнээс айх чих зөндөл юм биш үү хүн л болсон. Тэр нь айж нэг чинь эрүүл мэндийн шинж бас нэг Иракц хүү байж болохгүй шүү дээ. Энд чинь айж нийцж зовж гэдэг юм чинь эрүүл мэндийн шинж. Тэр айцыг давж байгаа нэг чинь зориг юм байгаа юм л да. Одоо зориг гэдэг яриад байгаа юм. Манай ч янз янзын зоригоор ярих бах. Юу залуучууд дээр ярих юм бол тэр өөрт гарч болцшгүй тэр айцыг давж гараад тэр босхыг татаж чадна гэдэг бол бас мундаг зориг л байгаа юм л. Одоо тэгэл тэр хэдэн залуучууд очсон тэгэл бахар дуусахгүй шүү дээ. Одоо энэ командалтаа одоо нэг төлөвийн зөрчил хийж байна. Бас шинэ байгуулагдсан команд л гэдэг одоо манай зэвсэг төвшин чинь Хорой замын зэргийн команд, агарын зэргийн команд, тусгай хүчний зэргийн команд, кибер аюулгүйдлийн зэрэг одоо мөн бүтээн байгуул тийм. Одоо газар байгуулагдсан 5 үндсэн салбар хуваагдаад команд хуваагдаж явж байгаа. Энийг яг тусгай хүчний чиглэлээр нь одоо бид нар явж байгаа асуудал. Сайхан гар хөлнээс сайхан залуучууд бүгдээ нийлээд одоо их хүчтэй сайхан ажиллаж байна. Үдэнд суурийн бид нэр одоо манай командлын зарч, манай командлагч, манай командлагч таун дарга тэр бүгдээрээ тэгэл сайхан санаа бодлоо бүгдээрээ ярилцаад одоо анхны гараа гэдэг юмыг маш гоё ихлээд авчвал хоош хойштой чинь хижнээ олон жил үргэлж явах тийм ээ. Олон хүмүүс ажиллаж олдсон хүмүүс энд бүхэл юм залгаж явах байлгүй тэгээд сүмд суурийн зөв тавихын тулд бас бүгдээрээ тэгэл хичээд зүтгээд сайхан явж байна. Яг үнэ суурийн сайхан зүтгэцсэн байхад цааш нь аваад явчих мундаг залууч зөндөө байлгүй. За. Шууд таагаалтаар шилж орч. Тийм байна. За. За нөгөө орой хоолны нэг манай хүнийг хоолны тэгээ хоолн дээр цамраач нэг. За тэгээ орой идчихэд угаасаа дүүнэрнээс мортон доо. За. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Оройн хоолны цаг болсон байна. Тэгээд хашаах уг нь хоол хийх гэсэн чинь болоод зулаа гэж хийчлээ. Солонгост бас нэг нэлээд олон жил сурсан шүү дээ, тий. Тэгтээ нөө солонгос хоолыг гаргахаа байсан биз. Тэгэл сурн их дуртай болсон. Их дуртаас. Манай чинь тэгэл бас ажиллаж исэн болохоор бас энэ сайн мэднэ. Сайн мэднэ. Оройн хоолнд жиюк хийсэн юм тий. Гоё юм. Хэлбэл сайхан хоол ер нь яг та хоёр яг аль нь баг тоглож байна? Манай гэр бүл сонирхолоор л хийж байгаа. Төрлийн хоол хийдгэр хашаа авах. Ингээл нэг лаг болох гэдэг байгаа байхгүй. Энэ гэр бүлүүдийн эрүүл хоолол, эрүүл хөдөлгөөн, эрүүл орчин гэдэг юм аяг анхаардаг болж тий. Танай гэр бүлийн хувьд бас. Тэр бас тэгэл орой хоолоо идчихэл хоолоо шингээх зорилгоор энэ уршаа туулгалын хөөгөр айгуу гоё хаан уул эрүүл цогцол буратхан юу лээ. Ингээд зам дагуулгын гоё талбай ягуу үний зам зассан байгаа. 2 км орчим. Тэрүүгээр айгуу алах дуртай. Тэгээ өглөө намрын өглөө, зуны өглөө алахаар айгуу гоё мэдрэмж төрдөг тэрүүгээр алахаар. 100 цагаар ер нь гэр бүлээр их аялддаг. Сүүлийн үед л аялж байна. За жоохон зов гаргалаа. Сүүлийн үед нэг арангаа
өөр хангаагаа хөөсгөлгээл явж эхэлж байна л Явж эхэлж та. Бид нар болохоор ажлынхаа шугамаар аягүй их явжтэй. Бүх газруудаар яваад. За яг гэр бүлийнхээ өрөөнд бол явждаг гэсэн. Одоо сүүлийн үед бол нэг айгүй хайцангууд яваад. Айлууд ч одоо бүр ингээд нөгөө Монгол улсын заавал үзэх ёстой 100 газар масар гэж ихсаж байгаа. Тэгээд гэр бүлэрээ бүр ингээд бүр төлөвлөгөөтэй явдаг л дэр айлууд хүртэл байдаг юм шүү дээ. Ер нь бол эх орноор явах ёстой тий. Явах. Тэргийн болохоор одоо юу гэдэг нь баг бүх газараар яваад явсан гэж. Манай хатан аав ээж хоёр манай хоёр хүүхчүүд баг битээрээс илүү Монгол улсад орсон юм. Тийм үү. Аав ээж хоёроос хүүхдүүдээ юм үзүүлнэ гэдэг нэр шаваа. Аваа явчихна. Аваа явчихдаг. Тэгвэл хүүхдүүд нь өөр илүү их олон газар явсан юм шүү дээ. За хоол хөрлөө хоол идэх үү? За сайхан боллоо. За өстой гоё хоол хийсэн баг шиг байна. Тав тавьсан юм. Сайднаа. За зулаагчтай гарын бэлэг гардуулнаа. Аягны хайр өдөртөө гэж. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Golden Gobi гэж шоколадны брэнд. Та мэднэ те? Мэдлгүй яхаа. Гадшаа дотгошоо хүмүүс явахдаа аягүй их авч явдаг шүү дээ эднийхээс. Чи яг гоё Европ технологиор Монголдо хийж байгаа байхгүй юу? Тий. За энэ дотор маань бол ингээд зөндөө олон гоё самартай шоколад, одоо авокадотой шоколад гэдэг ингээд аягүй гоё үрлэнүүд байгаа. За мөн одоо энэ шоколадын чихэр байгаа. За тэгээд би танд нэг юм онцлоо. Энэ Truffles гэдэг юм чихрийн цуглуулгыг манай Golden Gobi-гийнхаа хийдэг байхгүй. Энэ болохоор нөгөө ногоон какаотой. Одоо нөгөө ердийн какаоноос энэ бол 3 дахин илүү үнцэнтэй, илүү их гоё тансаг амттай, маш гоё юм чихрийн цуглуулга байгаа. Энэ маань бол одоо маш шинэ бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд энийг би айлууд их дуртай. Тэгээд энийг бас танаа гэр бүлийнхэнд бас нэг оройн гоё зоогон дээрээ хамтрах идээрээ гэж гардуулъя. За баярлалаа. За зүгээр. Манай гэр зочдын ирсэн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд гоё дархлаагаа дэмжиж ковид дуустал тууштай тэмцээрэй. Окей. За ингээд бидний хөдлөх цаг болсон байна. Тэгээд өнөөдөр биднийг гэртээ ураад гэртээ ирэх боломжийг олгосон ашаах зулаагч хоёртоо маш их баярлалаа. Танай гэр бүлтэй сайхан танилцлаа. Сайхан зүйлийг ярилцсуулаа. Хонсон бол ишээ их зүйлийн тухай ярих байлаа. Тэгээд одоохондоо нүүдүүн ковидын улмаас ямарчсан цагаан сар өнөрөө төлөөрөө тавигдтал айлуудаараа зочлоод гарч байгаа гэдээ хэлээд хэлсэн тийм ээ. Тийм болохоор одоо мордох цаг болсон байна. Танай гэр бүлд телевиз үзэж байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс амьдралд наад жаргал, эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд та бүхний үйлс үргэлж өөдөө байх болтугай гэж одоо ерөөлөөр нэвтрүүлгээж аргая да. Манай гэрт альчсанд маш их баярлалаа. Тэгээд танаа нэвтрүүлгийн бие биетэй хамт олон чинь бүгдэнд нь эрүүлийн сайн сайхан хүсэн өрөө. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөө. Манай үд талах байнг нээлттэй ирж орж гарч байгаарай. За их баярлалаа. За баярлалаа зулагч. Хоол үнэхээр сайхан амттай байлаа. Хүүхдүүд одоо бас хичээлээд автчих шиг байна. Хичээлдээ орчхоор ер нь ингээд шууд пак гэл вакуумжигдаад хичээлээ хийжтэй юм шүү дээ, тэ. За ингээд явъя. За баярлалаа хаа. За. За амжилт. За баярлалаа зулагч. За баярлалаа.